энэ их олон тэрбум төгрөгийн нүүрсний хулгай ярьж байгаа бол хоёулангийн огцруулаа гэдэг шийдвэрийг 100% саналаар гарсан. Би бүлгийн хурлынхаа шийдвэрийг дагж байгаа. Ер нь яг өнөөдөр ингээд арчилсан намын гишүүд хуралдаа суухгүй байгаа нь ерөнхий сайдыг авч үлдэх гэдэг хэрцгэрхгүй байгаад байна уу гэдэг ийм ойлголт нийгэм төрөөд ах шиг байна л да. Зарим иргэд бол ингэж үзээд ах шиг байна. Таны хувьд одоо тийм зүйл байна уу танаа нам? За ганцхан манай намыг ярихгүй зүгээр өөр олон ер нь олон гишүүд шүү дээ. Ардын намын ч олон гишүүд хуралдаа ирэхгүй, эрдсэндээ орохгүй байгаа явдал бол энэ бол харин болохгүй. Орж ирээд одоо над шиг хоёулангийн огцруулъя гэдэг юм уу, эсвэл нэгийг авч үлдээ, нэгийг огцруулъя, эсвэл хоёулангийн үлдээг энэ бол байж болно. Ерөөсөө улсын их хурлын гишүүн гэдэг бол дархан эрхний цаана нуугдаа суудаг хулгайч биш. Харин сонгосон хүмүүсийнхээ төлөө чин үнэнчээр хинээс ч айхгүйгээр 12 жилээр шорон суулган шүү чамайг гүтгэж байгаа чамайг хэл сэргээр чамайг шорон суулган шүү гэж дарамтлаж яхад мөн хоцваач би сонгосон ард иргэдийнхээ төлөө хинээс ч айхгүйгээр үг үзэл бодлоо илэрхийлнэ гэж чуулгандаа суугаад санаа бодлоо яг ард түмнийхээ төлөө илэрхийлэх ёстой. Хүн юу гэж хэлүүлэх хамаагүй. Орж ирж эрцээч бүрдүүлж чадахгүй байна гэдэг бол нүүрсний бүлэглүүдийн улс төр эдийн засгийн том бүлэглүүдийн зарим нь увайгүй АТГ юм уу эсвэл хууль хяналтын байгууллагын увайгүй дарга нарын одоо занаанд орцсон бүлэглүүдийн карманд орцсон барьцаалгдсан байна гэсэн үг. Энэ бол харин өргөсөн тангаргаасаа няцж байгаа явдал шүү байна. АТГ гэсэн сүүлийн үед таныг бас авилгатай тэмцэх газар шалгаад байгаа эхнэрийнхээ компани дээр одоо 30 гаруй компаниар бас тендер авсан байна, мөнгө угаасан байна гэх мэтлэнгийн ийм 5-6 хэрэгээр бас хэрэг үүсгэсэн байна гэдэг мэдээлэл явсан шүү дээ. Ер нь энэ хэрэг юу болж байна сүүлийн? Би нэг л буруу юм хийсэн. Ах нь хинээс ч яахгүйгээр дарангуулагч эсрэг үг хэлж чадсан. Уран, оюу толгой энэ олон төрийн өмчийн компани хулгайнуудыг ялсан. Тэгэхээр тэр том мафи хөдөлж АТГ-гээр улс төрийн захиалга өгч алуулах гэж оролдож байгаа. Хамаагүй хинээс ч хайхгүйгээр би үгээ хэлнэ. Тэр чи 30 компани ч гэнэ 29 ч үлээ тийм мэдээлэл яваад нэг ширхэгч гүйлгээ хийгдээгүй. Бүгд X тайлантай азар 2 өдрийн өмнө би бүгдийг татан буулгаж чадлаа. Тэр чи одоо нэлээд хэдэн жилийн ажил болдсон байл шүү. Ганц нэг төрийн бус байгууллагууд байгаа. Бараг бүгдийг татан буулгаж ганцхан төрийн бус байгууллага үлдсэн. Та нар тэр дотроос 10,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна гэдээ гаргаад өгөөч. Одоо би баримттай юм ярьж байгаа үстэй. Ингэж яриад өгнө сэтгүүлч бүр таг болоо чимээг болсон шүү дээ. Одоо чи надад хариулт байхгүй. Ягаад гэвэл энэ гүтгэлэг. Та энэ талаараа авилгатай тэмцэх газарт очиж тайлбар мэдүүлгөө өгсөн үү? Өглөө яах вэ? Өгөө тэднүүс чинь боогоод хэрэг мэргээ гаргацсан. 3 удаа би тэр прокурорын дүү ядлах дүгнэлтийг авсан. Тэгээд нөгөөдөл чи бүр сүлд ирэхгүй байх байхгүй. Би сэтгүүлчдийн өмнө та нартай дагуулж очиж орсон шүү дээ. Ахын энэ байр суурь чамд их ойлгогдож байна уу? Дахиж асуумаар байна. Өөр асуулт байна. Танай бүлгийн хувьд одоо бас хуралдаа оролцохгүй гэд гарлаа. Энэ л тэр таны хувьд намын гишүүний хувьд юу ямар? Би бүлгийнхаа тухай дүгнэлт хийж чадахгүй. Бүлэг дээр бол зүгээр ерөөсөө хоёулангийн огцруулаарай л гэсэн. Зүгээр энэ орж ирэхгүй байгаа. Ардын намын ч байна уу, ямар ч байна уу гишүүдэд хандаж хэлэхэд та нар орж ирээд одоо над шиг хоёулангийн огцруулна гэд бүлгийн хурлынхаа шийдвэрийг дагцсан байгаа хүн шиг байна уу? Эсвэл өөр байна хамаагүй. Нүүрс хулгайлагчдын бүлэглүүдийн одоо атханд орсон юм шиг, барьцаанд орсон юм шиг. Хууль хяналтын байгууллагаар чи чин үнэнчээр дуурах юм бол чамайг айлгаж шоронд хийнэ гэж дарамтанд орсон юм шиг. Би дарамтлуулахгүй шүү дээ. Орсон юм шиг. Ингээд дарангуулалд ингээд барьцаалагдсан юм шиг царайлж эрцээч бүрдүүлэх эрхгүй байна гэдэг бол өргөсөн тангаргаасаа няцж байгаа явдал шүү. Энэ бол улсын их хурлын гишүүний өргөсөн тангарганд ард түмнийхээ нийтлэг эрхшлийн төлөө хинээс ч имэж айхгүйгээр ямар ч бүлэглэл нүүрсний тэр хулгайс дарангуулагч ухаан худгаас айхгүйгээр байр сууриа чөлөөтэй илэрхийлж үжил бодлоо илэрхийлж одоо шийдвэрт конопо дарж оролцсноо гэж үндсэн хуулиар тангараа өргөсөн шүү. Чи үндсэн хуулинд байдаг. Тэгэхээр тангаргаасаа бид няцаж болохгүй. Ядаж эрцээ бүрдүүлээд харин санаа бодлоо илэрхийлэхдээ зөвхөн ард түмнээ бод. Дараад нь тэр АТГ мат хэдэмэн тэр одоо өнгөрсөн ажил. Одоо тийм намайг тэгж айлгахаасаа өнгөрсөн. Нэг ойлголт байна л да. Иргэд одоо арчилсан намынхныг энэ хуралдаа суухгүй болохоор Монгол Ардын намын засгийн газрыг ерөнхий сайдыг авч үлдэх гэж шинэ үеийн манан үүсэж байгаа юм биш үстэй гэсэн нэг ийм болгоомжлол бас таамаг байх шиг байна. За би одоо бүлгийн хуралд орно.
бүлгийн хурал таны энэ таамаг байна гэдгийг бас илэрхийлнэ. Тэгэхээр би бүлгийн гишүүдийн өмнөөс нь ярих бас жоохон цохимжгүй байна. А зөв нийтлэг гишүүдийн хувьд бол одоо хинээс ч имэж айхгүйгээр яг зөвхөн морь нохомд зүтгэнэ гэж амлаж гарч ирсэн сонгогчдынхоо төлөө хинээс ч амиж айхгүй шорон гяндангаар айлгсан ч гэсэндэ шууд одоо байр суурь илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол парламентын амин сүнс. Тэгэхгүй хүмүүс айгаал барьцаалагдаад конопост дарж чадахгүй эрдсэндээ жорж чадхаа болж эхлэх юм бол энэ норон нөгөө Хамлет гэдэг нэг зохиол дээр Гамлет гэдэг зохиол дээр гард юм да. Голланд орн чинь тэр чигтээ нэг том шорон болцсон байна шүү дээ гэж нэг үг байдیں۔ Тэрэн шиг Монгол орн тэр чигтээ айц сүйц дуягдсан шорон болохгүй болсон гэж би бодохгүй байна. Гишүүд сонгогчдынхоо төлөө үзэл бодлоо хинээс ч харахт тусаар илэрхийлэх эрх үүрэг байгаа. Энийг л анхаараасай.